Сонноос манай нөгөө хойд годамжны харивчихгүй орж явж байгаа. Юу, харивчихгүй юу? Харин тийм. Ер нь өдөр нь штэ тий зүгээр юм аваад суужсан гэсэн. Тэгээд ороо нөгөө хажуу айлын охин шүрэнц гоохоо харсан чинь байхгүй. Ухаалтан унчихсан. Тэгээ яасан? Үгүй тэгээд эмнэлэг төргийн интер гээд бөө юм болохгүй юу? Ер нь ч өөр таралтыг өндөртэйсэн баг. Тэгэл хямарч мямраал яг нэг юм болсон. Үгүй тэгээд сэргэлэн байсан юм уу? Байхгүй. Тэр хар ариг чи яах вэ? Хар арихаа гудраад гудамжинд левтэж байгаац. Үгүй тэгээд мөхөрхий ээж нь тэг ганцаар ингээ гэртээ ажид ингээд явцсан бол яана. Ер нь тэр сэргэлэн хийг онгороод унвал хамаг ямаа зараад бүгдээр ингээд гутарчнаа. Тэгээд хаана хэвцсэн бэ? Дүүргийн эмнэлэгтэй авчихгүй эмнэлгээс гараад асрамжийн газар очвол их зүгээр хаа. Үгүй тэгэл ганцаараа гэртээ яжаад үхчихнэ штэ. Үгүй би ч бас энүүхийн хайвтаа нэг хашаатай болчдөг ч юм уу гэж бодоод байгаа шүү. Надаа нэг боломж үнээр зарчихгүй хаа. Олонч би ч авчих нь л та. Үгүй тий сэргэлэнд алдчихаар надаа өгчихвол хэдэн төгрөгийн ч гэсэн банкнд тэгээд арилжахгүй л хэрэгтэй үсттэй. Янжмаач. Ой, надаа нэг сүү, нэг памперстэй нэг талах тэг нэмээ биччихэж хөө. Юу нэ? Нэг талах, нэг сүү, нэг памперс. Тэгээд нэг бэлэнгам авчих. Та тэг биччих. За. Таны ажил сайн уу? Сайн. Явуулаа. Сайхан гэлцэл. Тэгэж их чинь дараагийн 7 хоногт соо явахар болсон. За. Тэгээд л өрнүүд авт юм уу гэд? Яана тийштэй. Хэд боллоо хичээ? Чи одоо энэ аягүй сонин гэдэг штий. 180, 250, 145. Тэгэхээр дүү. 575. Яана. Өгнөө хичээ. Дүн өгнө штэ. Нөгөө юу цалин боо шууд өгчих гээд байгаа байхгүй юу? Ойрдож жоохон мөнгөгүй юм яа байна. Чи нөгөө нэг саятан болох дамжаа үл юу лээ тийм суугаад гисэнттэй. Тэгээ хараа мөнгөгүй байдгийн. Тэгээ тэр уйдгартай юм чи суугаад баяжна гэж юу ийсэн? Тэгвэл хаяач тийм сууж яадгийн. Ийч хайшд. Яв гэл яваалаа л да. Танаа чинь тэгнэ тэгин. Айгу балла. Шаал хэрэгтэй хэрэггүй юм суулгаж хөөхт цаг заванд барч идэг. За тэр яг үгүй ш. Нөгөө нэг сайхан залууч юу болсон бэ? Ярьсан уу? Нөгөө юу? Йоо, яриаггүй ш. Миний хандарч байгааг ойлгоотж байгаа мó үгүй ч мөвөө мэдгүй. Таг чиглээ. Чи энэс дарчаагүй ш. Тийм сайхан залуу нэг уургалаад аваад гэртээ аваад ирж болдгоо мó? Харин ууг нүр ширээ бодохоор тэгмээр л байж байгаа юм. За явлаа. Арай ирээ. Сайн байцгаана уу?
Сайн байна уу? Сайн байна. Та ямар хэрэгээр яваалаа? Засаг тарахтаа уулзт юм уу? Ийшээ суугаа хүлээж авахгүй хуралдаа. Тийм. За. Та кофе уух уу? Тэгээд энэ хэр удаж ш тарах бол хорлно. Хурлуу? Хурал ууднаа. Харин би өнөөдөр жоох эрт тарчихмаар л байна. Нэг юм асуучих уу? Тэгэж. Та өөрөө ажиллаад хараад юу хийх вэ? Би юу? Би яаж ч магадгүй. Харин та Би ч бас яаж ч магадгүй. Энд намайг сургаж нэг шинж жолооч ирв үү? үгүй захирлаа. Би. Чи байж байгаа хүлээж байгаа. Гушаад минь бол бороод дуусгах за. За. Түрүү юу ярьчлаа? Орой би таны тарахаар хүргэх үү? Хэрэггүй. Би хургуулдаг хүнтэй. Тэгээд ч жолооч нар доод давхарт байдیں۔ Заа юу. Тэнд очиж хүлээ. Уушлаарай. Зүгээр. Танд таалагдахгүй байж болно. Гэхдээ энэ хоёр хүн чинь хоёулаа адилхан оноо авцсан байна штэ. Гэхдээ та нар бодоод үзтээ. Манайх чинь эмэгтэйчдийн дотор хувцсны дэлгүүр. Хоёрдугаарт монголчууд ийм дэлгүүрт эрэгтэй худалдаг чигээ зогсож байгааг харуул яах вэ? Гэж чи боддоо. Тэгээд чи энэ хүн чи хөшөөн байгаа зү. Та хитрхи асуудал нэг талыг барьж хандаад байгаа юм биш үү? Яагаад болохгүй гэж ажиллаа сайн хийж ивэл надад лав таалагдж байна. Гэг миний хувьд бол энэ охин л яг тохирно. Тэгээд ч тэр хүний чинь нэр нь хүртэл хэм блэ? Берозан. Берозан. Нэр нь хүртэлж ажиллах гэсэн. Ийм хүн манай дэлгүүрт ажиллаивал хязгаарч манай шиг орлого тэгтлээ гялзаад нэмэгдээд байна гэж би л хувьдаа утгахгүй. Би бистэй. Хувийн намтрыг нь аваад үзвэл урд нь багшиж исэн хүн юм бэлээ. Тийм болохоор хүнтэй харьцаж хүнд ойлгуулах чадвар нь энэ охиныг бодвол хамаагүй сайн гэсэн үг. Хоёрдугаарт шин дэлгүүр гэдэг утгаараа эрэгтэй худалдагч өвөрмөц маркетинг ч юм билүү? Яалаа гэж тий. Гэж чи бодоод үзэлтэй. За. Хоёрын санааг би ойлгочлоо. Энэ асуудлыг сонирхолтойгоор шийдэх арга байна. Одоохоо Ой Сара. За. Чи минь яач ч та хөөш. Эртхэн өнөө хэдэн дүүргийг аваачаад өгч. За суу. Маа. Би өнөөдөр 240 сая цаас оллоо. Өчигдрийн 360-ыг нийлүүлэхэд 600 олноо доо. нөгөө мөнгнөөс чинь дутчих чи. Юу? Чи өчигдөр орой тоолоход 360 байсан биз дээ. Одоо 260 л болж байна. 100 сая цаас байхгүй. Энэ цаатгаач гарцаагүй дээ. Юу хинийц гэж. Энэ квадрос байхгүй хинийц байдгийг. Ямар зөв амт бэ хинээ. Уцаа салгацсан байна. Одоо яах вэ? Одоо яах юм бэ?
Ямар хүлийн үтэг хүн бай. Одоо тэгээ яах вэ? Одоо яах юм бэ? Одоо яах юм? Ямар цаавэ? Яах юм? Хөөш. Чамд хэд үлдсэн юм? $5,000 л шүү дээ. Өчигдэрч наазгаа алдаа шүү те. Харин тийм ээ. Чи тэр хоёр өхнийг яаж нэрсэн юм? Гэхдээ яах вэ? Найз нь бол охтуудын аргыг олно шүү дээ. Яад. Харин ээжээс мөнгө авсныг мэдвэл аавчстай бөө юм болно та. За. Би өнөөдөр мөнгө олчих. Чи өөрөө буцаагаал хийчихгүй. Асуудалгүй шүү дээ хөөш. Хөглөө. Яаж мөнгө олё? Яа. Анда ороо жимэ чуусан орж байна. Яа, би чамаагүй. Өчигдөржөнгөө хүлээлээ. Чи ерөөсөө уц муцсан авахгүй маа. Өчигдөр хідээ зурагтай байсан. Чи ямар заваа юм бэ? Гэр орныхоо байгаль байдлыг харал та. Хүү чи юу хийж байгаа? Арай хитрх юм а, ганцаараа амьдэрдэг гэсэн шиг чи амьдрах юм а. Чи нугаа хуцснуудаа бүгнүүлээ тавьчих. Газ хоолгонд хийгээдхий за. Чи хөөе хүн өглөө осоод ороо ороод штий. Чи ерөөс ор мороо хураахгүй маа. Тэгэл ингээл бэж яах юм. Нэг өрөө байраа. Та хаана авч байгаа юм? Тий, юу хямдхан тэгсэн мөртлөө чанартайхан шиг баригдсан нэг ганц өрөө байрал олжих санаатай л яваад байгаа үнэлдэ ахна. Тий. Бэлэн мөнгөөр бол би авч дийлэхгүй. Тэгэхээр банкнаас л зээл авч тарах гэдэг. Уг нь авах гэж байгаа байраа товлчих юм бол танд зөвлөгөө өгөхөд амрал та. За дараахан энэ талаар харин үнэ хэлэхэд мэдлэг маргахан хүнтэй юу гэнэх вэ? За тэгээ юу лээ? Урьдчилгаа төлөх ёстой. Бас зээлийн хүүн 8% байвал дарамт багтай гэдгээс өөр мэдээлэл үйл яваа шүү үнэндээ. Та зээл авахын тулд банкнд нэлээд хэдэн материал бүрдүүлэх ёстой. Хийж та. Энийг уншаад сайн судалж. Оо за. Товчхондоо бол банк танд зээл өгөхдөө хэд хэдэн гол зүйл дээр үндэслэж л өгнө л доо. За. Хамгийн түрүүнд урьдчилгаа 30% билээсэх. Дараа нь бизнес эрхэлдэг бол мөнгөн гуйлгээ, хар дэвтэр, орлого тодорхойлох бусад баримтууд. Ажил хийдэг бол сүүлийн 1 жил нийгэм татгалт төлсөн байх шаардлагатай. Оо за чи ингээл болоо юм. Товчхондоо шүү дээ ах минь. Гэхдээ хүмүүс зарим нэг зүйл дээр буруу ойлголттой байдгийн. За. Та энэ чагсаалтан заасан материалуудаа бүрдүүлээд ирэх юм бол 3-4 хоногт л банк таны зээлийг шийдээд өгч гэнэ. Шийдэх хугацаа нь банк ус санхүүгийн байгууллагатай ер нь ойролцоол гэсэн үг л. За. Гэхдээ мэдээж банкны хүү хамаагүй бага. Харин тийм юм лээ. Хүмүүс материалаа бүрдүүлэхдээ бараг 7 хоног болохоор банкнаас болоод удчихлаа гэд буруу ойлголттой байдгийн. Хамгийн гол нь та материалаа хурдан бүрдүүлж ирэх тусам таны зээл хурдан бүтнэ л гэд ойлгочих. Та тэр бүрдүүлэх материалын үз үү? Болохоор юм. Болохоор барах уу?
Энд өмнө нь банк очоод нэг тийхэл их юм шаардаад байдаг байсан. Одоо бол цөөхөн хэдэн материал болсон байл шүү дээ. Тэ? Хүмүүс ерөөсөө банкны эдийн засагчтай уулзаад энэ материал чинь дутуу байна гэхдээ зэрэгэл за миний зээл бүтэхгүй юм байна гэд болждаг байхгүй юу? Харин маш хурдан тэр бүрдүүлэх материалыг өгвөл хандалсан. Тэгтээ багшаа юу тэр хүүний талаар нэг асуух юм байна. Одоо энэ банкнуудын чинь хүү хоорондоо яг адилхан байдаг юм уу? Эсвэл дордоор өөр байх уу? Ингэхнээс асуу. Би ястаа мэдэхгүй. Би ээж адилхан. Юу л да өөр байд юм бэл. Ухаа. Тийм. Сайн намайг зээл авахгүй явж байхад орон сууц барьцаалсан зээл дээр банкнуудын хүн 1.1-ээс 1.8 хооронд байт юм бэл. Батэрд нь бол харин сайн судалсан байна. Ер нь хүмүүс зээл авахдаа хамгийн бага хүүтэй банкыг зорж очдог. Одоо орон сууцны зээл 1.6-аас 1.8% хүүтэй байгаа бах. Жилийн 18-аас дээш хувьтай байгаа болов. Харин таны 8% зээл зах зээлд нэвтэрснээс хойш хүмүүс олноор хамрагдах болсон. Энэ яагаад вэ? Хүүгийн юу? Энд чинь баг 3 дахин баг хөдөлнө гэсэн үг байхгүй юу? Нэрийн тим юм байж төгөө шүү. Одоохон өмнө нь 90,000 төгрөг төлөх ёстой болдог байсан бол одоо жирдвэл 30,000-ыг төлөөл болох нь байна шүү дээ. Тэ? Банкнууд хүмүүсээс тодорхой хэмжээний хүүтэйгээр хадгаламж болгож аваад түүн дээр ялимгүй хүү нэмэд бусдад зээлүүлдэг. Ерөөсөө үйл ажиллагааных нь гол зарчим энэ. Хүүнээс олсон мөнгөө дотоод үйл ажиллагааны зардал, цалин хөлс, хадгаламж эзэмшигчдийн хүүг төлөхөд зарцуулдаг. Үлдсэн мөнгө нь тухайн банкны ашиг гэж ойлгож байгаа. Юу гэх юм. Гүн ч одоо энэ банкнуудын тогтоосон хүү чинь намайг зээл авчихсан хойно нэмэгдчихвэл хэцүү юм да. Тийм юм байхгүй. Та тухайн банкны 1.6 ч бай, 1.8 ч бай. Эсвэл 8% хүүтэй зээлийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан бол та зээлийн төлж дуустал тэр үгээр л ерөөсөө тийм зарчимтай. Зээл биш. Хараа нэг тийм байх байлгүй дээ. Ухаандаа би хүүн 8% байж байгаа л тэгэл жилийн дараа 10 болчихвол бүр баалрах нь байна шүү гэж би айж байлаагүй. За. Энэ Эрдэнэт явгар яваад байна. Тийм. Надад дугаар нь байгаа. Би нэг залгаадах юм. Байна. Өшгшөө жүжигчдэр баяртай уулзах үү? Байна уу? Ирж гин уу яасан? Тэг одох. Хэр утга юм бэ надад чинь тэгээд. Айгаа одох. Арай өтөрч штэ мөхөө. Бүгд өтөн 4 цаг танаа группыг хүлээлгээд тэм баяраа гэж одоо хэн бэ аа? Гоо өнөөдөр нэг цаг ч гэж өчтөд тарахт нь хэлсэн. Тэг яар уцаа авахгүй юм гэж. Гэхдээ би хайгаал л. Чи хатаа энэ группт хэдэн ажиллаж байна?
хоолунд урсгал зардал гээд өдөр 400 сая төгрөг явж байгаа чи мэдж байгаа те. Харин тийм. Та нар яасан бэ? 2 цаг зураг авнагсан. Арай идчихэж байгаа юм шүү. Аа? Үгүй хөш одоо. Бид нар аль төрөл ихтэй байж таас. Харин тийм ойлгож байна. Одоо удахгүй цай. Тэр. Чи зургийн дараагаа жингээ хөөж идэм үү те? Явж та зургийг гаргаал та найз нөхд юм уу гэр бүлээс нь. Эсвэл би гэр бүл чамтай арай өөрөөр ярих юм уу? Уучлаа. Нярлаач. Нөгөө баяраас найстайгаа зүг бэлар тоглоод явж гинэ. Тэр. Марш. Яата дурахгүй. Ой. Наа чигч яац. Хөө. Би мөнгө олол гэсэн бол олж байгаа сте. Маа. Чаавас та. Шалахгүй юм биш үү? Манай аав наадах чинь таксинд яваад болох. За. Хатар өгшөө. Хоёул одоо энэ жижиг сажиг юм болиул яасан. Жохон том юм руу зүтгэвэл яаж ийнэ? Том гэж юу? Өө яа. Манай нэг ах дуудаад байгаа юм. Мөнгөж найдвартай л да. Дааж ажил нь жоо хүндээ. Тэгээ яадаг ажил юм? Өө яах вэ? Үнээс юм авчаад хийсэндээ өрөхгүй байгаа гаруудтай нүүр тулж ажилладаг гэх юм уу да. Би ч яг болоод идэв. Харин чи чадахгүй хаа. Чи өөрөө тэгэл юм л болвол ээж юм гээл ээжхээ мөнөөс гараагүй өгч байдаг өстэй. Чи намайг хизээ арчаага алдахыг үздсэн. Тэгээ яг ажил ихлэ явж байгаад ядарлаа барилаа. Хөли бай гэдэг би яах юм? Шоунд дэрэл тэгдэг байх шүү. Ажил дээр бол харин уучлаарай өгш. Чи очмоор бол очил тоо. Хүнд ямар мөнгө илүүдэг биш. Тийм үстэй. Тийм шүү дээ. Очи заяа. Сайн байна уу аривчих гэж. Охин минь яаж вэ юм бэ? Таны хөвцөн гэхээр л би хүрээд ирлээ. Таны би яаж? Би гайгүй. Би яах? Эгчин ганц мөхөөг хөгөөд явуулсан штэ. Би амьдралын төлөө болохоос нь болохгүйг хүртэл зүтгэсэндээ чи мэднэ. Сэргэлэнгээ би их нэртэй хаягдчаад жаахан архиугаад байхаар нь тэгж байгаа сүулдэ болох байх л гэж бодсон. Тэгсэн чинь тэгдэггүй юм байна. Одоо бүр сүулдэ болоод гэр орныхоо төгшлийг зарж үрж уудаг боллоо. Манай удамдал ийм хүн байгаагүй юм да. Их үцэх шиг байна гэж. Та тайвширтай. Охин минь чи хүүтэй минь тааралдвал ээж нь уучлсан. Гэртээ хүрээд ирдэ гэж гойж байна лээ гэж хэлээрэй минь хүү. Чи яаж игээд уулзаад хэлээрэй. Та тайвшир. Одоо бие бодох хэрэгтэй. Хүү яривчгүй. Та чи юу болоо вэ? Юунд ингэж их ямраа вэ? Та энэ хүний юу нэлээ? Би юу? Энэ миний охин шиг хүүхдээ. Гэлээж гисэн энэ хүний ингэж хямрааж болохгүй заяа. Энэ хүний даралт нь ихсээд зүрхний хэм алдагдаад байгаа хгүй юу? Одоо тайван байх хэрэгтэй. Та одоо гарчих уу? Тэгээд ч одоо манай тарины цаг болоо арвчихгүй. Заяа. За миний хүү. Цаадахтайгаа яаж игээд олоод уулзаарай. За та бие бодорой. За. Нисэхгүй явахгүй дээ. Үй. За, хэрхэн найруулагч юу вэ? Хойл гараад нэг уулзах тоо.
Юу их юм чухал юм уу? Түүний чи ярьчих. Чи намайг доромжилж гин үү те? Өнөөдөр хідээс зурагтай байсныг чи мэдчихсэн мэт те. Өнөөдөр чи нэр киноны зурагтай байлоо. Яй. Би чамайг бодоод чиний кинонд би аюу юмтхан тоглосон. Сэтгэлээрээ тийм. Гэтэл яасан байх нь? Чиний кино хугацаанд дуусахгүй сонжраад байна. Би ч юм бас ажилтаа амьдралтай. Олооч нь чи тэгээд энэ кинонд нэг кинонд энэ царай хідэн төгрөгөөр тоглож ирмэ мэдхүү. За зүгээр л да баяраа. Чи жүжигчин хүмүүстэй. Жог уран бүтээл сэтгэлгээтэй байл та. Байлгүй яах вэ? Тийм болохоор харин миний чинь 3 сая нэг өгчихгүй. Хидээ чинь 3. Түл яд гүйчээд тоглолоо хамаалах. Чи өтөр анх ярьж тохиртой 2 саяар тохирсон шүү дээ. Тэгсэн. Одоо тэгэл 3-ыг өгчих гээл хэлж. Нэмээд үгүй бол чи өөр жүжигч авч л та. Монголоор дөрөв жүжигч юм байна шүү дээ. Чи зураг авах талдаа орсон багт ингэж ярьж байгаа юм те. Одоо чиний оронд өөр хүн авах юм бол жүжигчний зардал. Бас дээр нь зураг авалтын зардал гэд бөөн зардал гарна. Дээрээс нь кино театрт товсон цагтаа гарч амжихгүй чи ч мэдчихлээ гоос. Бити олон талаа мөрөө дуугаа үсгээд өгöd байгаа юм. Оо яах нь вэ? За, зодхон заа зөг. Алуу, энэ бас аваа хөрхөн өмтийн нүрнээ ярьсан шүү. Киноны чи төсөв дуусах үү те. За зөг. Чүмч дадгийн шаа та. Зүгээрээ манай киноноор юм юм байд. За эсэх юм байна да юу явж явж. Галтмаа юу? Сайн байна уу? Ах нь байна. Ах нь нөгөө аав ээж хэрчи өгөх ёстой мөнгнөөс дутуу өгчихсэн байгаа шүү дээ. За. Өнөөдөртөө гүйцээгээд өгчихнө. За. Энд дөө Монголд өглөө болж байна. Нар мандж байна. За баяртай.
Яасан? Дахиад олдсонгүй юу? Олдсонгүй. Сэргэлэхийг би ийм хүн гэж бодож байгаагүй. Яасан муухай арилцсан дотортой юм бэ? Гэр орон гэж мэддэг юм уу ер нь? Харин тийм ээ. Бол ээж. Хар хүний өмнөөс шар хүн гихчээр өдөржингөө ажлаа алдан барин байж ингэж явсны чи хэн мэдх юм? Гэтэл сэргэлээх гадуур архиа угаал жаргаж явааз. Яахав тэ сарнаа минь. Хөгшин ээжтэй нь уулзуучвал буян болох болов гэж бодсон. Тэгээж сэргэлэн чинь арх удагч гэсэн бас муу хүн биш шүү. За ээж минь сонс. Арх удагл бол найдваргүй ухамсаргүй хүн. Яагаад ч нэмэр байхгүй. Би л ав тэгж л боддог. Энэ өрөө олсон хийрдэг лээ. Алив би гараад хийж. Согтог хөлчих хүн байхыг хамт гарах юм уу? За яавал гэжтэй ээж. Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаар хатуур хөвч ухтаа уян зөөлөн байх юм арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй бол азруу түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий зүйл бүтнээ зүрх сэтгэл